За, сайн бацхан үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдөр манай подкастын зочноор бас нэгэн сонирхолтой зочин өргөдөж байгаа. За, энэ хүн бол сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл судлаач, эмч инх хүчрэл маань байгаа. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр бид нойргүйдлийн талаар одоо сэдвээр ярилцах гэдэг байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол одоо манай подкаст бол үндсэндээ зүрх судасны одоо өвчнөөр өвдсөн хүмүүс ихэнх нь одоо оншоо сонссны дараа. За нэг бол одоо зарим нь одоо эмчлүүлээд гарсны дараа нэг айдасч гэдэг юм уу сэтгэл төвшөр янз янзын юм байдаг юм байл л дээ. Таны одоо туршлагаас харахад нойргүйдэл нь дотроо хичнээн төрөл үүдээ. Энэ яг ямар учиртай зүйлээс болж нөлөөлдөг те? Тэр талаар та нэг ярьж өгөөч. Ерөнхийдөө бол нойргүйдэл одоогийн нийгэмд болохоор яг чимээгүй цар тахал хэмжээнд хүрсэн байгаа. Ер нь бол нийт дэлхийн хүн амын донд 30% та буюу 3 тутмын нэг нь нойргүйдэлтэй байна гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр яг нойргүйдлийг дотор нь ер нь бол бие махбодын өвчний шалтгаанд тэгээ сэтгцийн өөрийнх нь шалтгаан тэгээд хоёр ерөнхийдөө ангилчих болно. Тэгэхээр таны илүү асууж байгаа болохоор биеийн шалтгаанд байгаа. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн ерөнхийдөө илрэх шинж тэмдэг нь бол адилхан байгаа. Тэгэхээр нойргүйдэл гэж яг юу хэлэх вэ гэхээр хүн ерөнхийдөө хоногт 7-9 цаг унтдаг. Тэгээд өглөө нь амарсан, цаваа сэргэлэн байдалтай сэрдэг. Гэтэл яг энэ байдал алдагдахыг ерөнхийдөө нойргүйдлгээ ойлгочих болно. Тэгэхээр тогтсон цагтаа унтаж чадахгүй байх, орондоо ороод удаан хөрвөх, эсвэл өглөө тогтсон цагтаа сэрж чадахгүй цагаасаа илүү төрүүлээд эрт сэрэх, эсвэл энэ шөнийн турш унтаж байхдаа дунд нь олон дахин сэрээд тэгээд сэрснээ эргэж унтахтаа айгу удаан байх гэсэн ийм 3 янзаар илэрдэг ерөнхийдөө нойргүйдэл нь. Бас нэг тодорхой хэмжээнд дааврын өөрчлөлтөнд орж эхэлдэг л байх л да. Тэ нойрг үгээсээ болоод тарих ядардаг юм уу, тарихных нь нөлөө нь бусад тарихт нь яадаг ч юм уу. Тиймэрхүү гаж нөлөө нь одоо сөрөг нөлөөнүүд нь одоо юу болж эхэлэх вэ? Нойр гэдэг бол хүний яг өөрт нь одоо байгаль ээжээс заяасан өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх тэр чадварыг нь бол нойр гэж нэрлэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол утасны яг цэнэглэгчтэй адилхан нойр гэдэг бол бидний цэнэглэгч. Нойрны үр дүнд юу үүсдэг вэ гэхээр бидний уурэг тарих өөртөө батарейгаа нийлэгжүүлдэг шөнийн турш. Тэгээд тэр нийлэгжүүлсэн батарейгаараа маргааш нь өдрийн турш одоо цэнгээ нөгөө хадгалаад бид нэг амьдарч байгаа ш тэ. Тэгээд шүн цэнэг дуслаа унтлаа нойрны тусламжтай цэнэглэж байгаа гэсэн. Тэгэхээр нойргүй хүмүүс ерөнхийдөө эвдэрсэн цэнэглэгчтэй байна гэж ойлгож байна. Уурэг тарих тэр нойрны тусламжтай ямар цэнэг нийлэгжүүлдэг юм бэ гэхээр за нэгдүгээрт бие махбодынхаа эрч хүчийг нийлэгжүүлж авнаа. Маргааш өдөржингөө хөдлөх тэр эрч хүчийг. За тэгээ бид нар хэрвээ энд тэндээ ингээд шархацсан, гинцэн, бэрцсэн за 9 шидийн юм байх юм бол бие махбод тэрийгээ тухайн шөнийн турш цэнэглэх замаар өөрийгөө эмчилнэ гэсэн үг. Тэгэхээр ер нь бол альва ингээд бид нар ингээд хавдаж магадгүй унтаа сэрэнгүүд арай хавдар нь буурсан юм ингээд ер нь бие махбод жоохон дээртцэн байдалтай босч ирдэг шүү дээ. Тэр чинь дандаа нойрны гайхамшиг гэсэн үг. За тэгээд ер нь бол бүр ингээд сайн судлаад ах юм бол хүнд ингээд өдрийн турш одоо ямар нэгэн байдлаар хавдар үүсгэж хүчин зүйл үүслэ гэхэд тэрийг шүн одоо нойрны үед ялгардаг дааврын тусламжтай өөрийгөө эмчилж ийдэг ч юм уу. Зөндөө юм байгаа. За сэтгэл зүйн хувьд болохоор яадаг вэ гэхлээр хүн маргааш нь одоо ухамсартайгаар шийдвэр гаргах, ухамсартайгаар амьдрах тэр эрч хүчээ нойрны тусламжтай цэнэглээд хондог гэсэн үг. Тэгээ өглөө нь тэр хүмүүс болохоор одоо зөв шийдвэр гаргана. Бүхэл өдрийн турш стресс бухимдалд авталгүйгээр, сэтгэл хөдлөлтөд авталгүйгээр ухамсартайгаар амьдрах тэр боломж авч чаднаа. За нойргүй байх юм бол эсрэгээрээ илүү одоо амтналаг болж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Маш амархан уурал нь, уцаарланд баргийн имийг тгсэрлж чадхаа болон те байж чадна, буруу шийдвэр их гаргана, буруу юмыг ойлгон гих зэрэгээр сэтгэл зүйн үйл ажиллагаа маань доголдолд орно гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар нойргүй байх юм бол зөв гормоор ажиллаж чадахгүй л гэж ойлгож байна. Гар утас буюу одоо энэ дэлгэцийн хамаарал гэдэг юм одоо дэлхий байж эхэлж байна шүү дээ. Хүүхдүүд одоо маш олон цагаар ингээд дарааж тоглодог. Тэрнээсээ болоод гүн одоо мэдрэлийн ядаргаанд орцсон байх нь илбэг байдаг. Тэгэхээр ийм асуудлууд ер нь таны амьдралд хэрэг тохиолдож байна. Одоо кейс зөндөл байгаа байлгүй тий. Тийм. Миний бие болохоор ерөөхдөө 23 оны 10 сараас эхлээд нөгөө хүмүүсийн дунд ядаргааны тасаг гэдээ алдарсан байдаг. Стрессийн шалтгаан сэтгцийн эмгэг судлалын тасгийнхаа амбулатори дээр нь сууж байгаа. Тэгэхээр яг ингээд сэмүүтэд нойргүйдэл гэсэн шалтгаанаар ханддаг хүмүүс дандаа үзүүлдэг гэсэн. За тэгээ тэр дунд бол олон хүн зарим нь баярлаа гарan, зарим нь ерөөхдөө нойргүйдэл гүйц шийдэгдэхгүй ингээд уурлаа гарan гэх мэтлэн олон л янз янзын хүмүүс үзэж байгаа. Тэгээ ингээд харахаар яг таны эхлээ асуусанчлан хавдрын улмаас ч юм уу, зүрх судасны улмаас ч юм уу, өвчний улмаас нойргоцсон ч хүн байна. Сэтгэл зүйн гаралтай нойргүйдэл нь ч их байна. Тэгэхээр сүүлийн хүмүүс ерөнхийдөө бид нар нөгөө ингээд амьдралын хэм маяг агуулж чухал. Одоо таны яг ярьж байгаа зүрх судасны өвчин өөрөө бол
халдварт бус айгүй ийм тархалт өндөртөө өвчин штэ. Тэгээд уг суурь нь бол амьдралын хэм маяг орж байгаа. Тамхитай тархалт гэх мэтчлэн. Тэгэд яг энэтэй адилхан нойргууд л өөр амьдралын хэм маягаас айгүй шалтгаалдаг. Ер нь бол бид нар ажил амьдралын улмаас шоу, цэнгэн, архитект олон хүчин зүйлийн улмаас ер нь аль болох унтахгүй л байгаа. Тэгж байгаа. Ер нь л унтахгүй байгаа. Тэгээд одоо шүнжэнгөө өдөржингөө л зан төгжирдэг болчиход байгаа. Бид нар ер нь бол 24 цагийн хэмнэлтэд амьдраад байгаа. Тэгэхээр энэ нь бол бид нар бидээ зур гамгүй андж байгаагийн шинж. Хоолны зөв дэглэм гэдэг шиг яг үндэ нойрны зөв дэглэм гэдэг юм байдаг байхгүй юу? Бас байдаг уу? Байдаг. Тэгэхээр тэр нойрны дэглэмийг ер нь бол сахидаг хүн айгүй ховор байдаг. Тийм. Тэгэхээр жишээлх юм бол нойрны дэглэм гэж юу хэлэх вэ гэхээр тогтсон цагт сэрээ тогтсон цагт унтахыг нэг чухал дэглэм бол нойрны цагт сэрээд тогтсон цагт унтдаг. Тэгэхээр яг энэ тогтсон цагийн хэмнэлээ хүн наанцаа нэг өдөр шөнийн 2-нд бол нэг өдөр орой 8-нд бол нэг өдөр бүтэн унтахгүй маргааш нь өглөө 10-аас шүнжэнгөө өдөржин унтдаг ч юм уу те. Ийм одоо хайр найргүй гамгүй өөртөө хандаад байвал нойрны дэглэм алдагдана. Улмаар таавал нойргуудад бүр заавал орно. Заавалчгүй нойргуудлаар шаналлах шалтгаан л болж байгаа гэсэн үг. Тийм байна тий. Яг энэ нойргуудлаас болоод маш юм хүнд байдалд орсон тэр нь ингээд удаан хугацаанд ингээд ужиграад явцсан тийм кейсүүд байх уу? Байлгүй яах вэ? Тэгэхээр ер нь бол яг ингээд нойргуулаар шансан хүмүүсийн одоо бие авч байгаа байдал те. Тэгээд юмд хандж байгаа хандлага үнэхээр айгүй хэцүү болцсон байдаг. Тэгээд би ингээ унтмаар байна, унтуулаад унтахгүй нэг чинь хэцүү юм гэдэг үгийг ер нь бүгд хэлдэг. За тэгээ нас агсан хүмүүс хүртэл ингээ нойргуудад ер нь бол жамаараа ер нь нойр багсдаг байхгүй юу? Тэгээ тэр дундаа яг илүү ихээр нойргуудад илүү орж байгаа хүмүүс ч байгаа. Тэнгүүд өөхгийн хооронд би ингэж их завхтаа тулах гэжтэй ч юм уу те. Иймэрхүү хэлж ирдэг хүмүүс ч байдаг. Уул нь бол нойргууд гэдэг имжлэгддэг зүйл байхгүй юу? Имжлэгддэг. Имчилгээ байгаа. Гэхдээ харамсалтай нь ер нь бол нэгдүгээрт хүмүүс ингээ амьдралынхаа хэм маягаар нойроо ингээ айгүй хөвдсөн байгаа нэгдүгээрт. За тэгээ ингээ даамжраа тартагтаа тулаад эмчтэр ингээ бараг л одоо унтвал ямар нэгэн тариадах өглөө би болохгүй байна гэд бараг сэтгцийн хурц өөрчлөлтөө хүнээсээ бараг айгүй юм хурцтмал байдалтай орж ирдэг зарим хүмүүс. Тийм их хүндэрдэг бахан тий. Тэгтлээ хүндэрдэг. Одоо тэр нөгөө ингээ хурцж солиорж байгаа гэсэн үг биш шүү дээ. Тэр хүн нөгөө нойргуудаа тэгтлээ шаналаад тэгэд гаргаж байгаа хариу уруулан тийм одоо тийм онцгой болж хувирдаг гэсэн үг байхгүй юу? Ерөөсөө л унтуулаад тийм давшингуу дайрсан тий. Ингээд хороо дээр надаас өөр зовж байгаа хүн алга гэж бүр одоо ингэтлээ. Одоо тэр хүний зовлон хинж ойлгохгүй байх гэсэн үг шүү дээ ер нь бол. Энэ байдал хөркөнд бол урьдан сэргийлмээр байгаа байхгүй юу? Зөв дэглэмээр. Хоёрдугаарт нь имчилгээ байгаа нөхцөлд имчилгээгээ ингээ сайхан хийлгмээр байгаа байхгүй юу? Гэтэл яг бидний нүур тулгараад байгаа зүйл юу вэ гэхээр би 10 жил нойргоо 20 жил нойргоо гэж орж ирчээд ерөөсө 2 хоногт имчилгээ шаарддаг байгаа байхгүй тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг 10 өдөр 20 өдрийн мугаал нам унтдаг болохгүй л тэр хүн ингээл уурлаа. Тэгээ би эмгэн унтдаг болмоор нь гэдэг зорилго айгүйх тавьж хүмүүс орж ирээд байдаг байхгүй. Тэгэхээр эмгэн унтна гэдэг өөрөө айгүй том зорилго яг үнэндээ. Нэгэнт та олон жил нойргуудлаар шаналцсан бол ядаж та имчилгээ байгаад эмээр ч гэсэн унтж байгаа бол эмээрээ унтаа явж явах нь зөв байхгүй юу? Гэтэл хүмүүс болохоор ингээл өөрөөр унтна гэл ингээл дараагийн зохиомол шаналл одоо нэг шаардлагыг өөртөө тавиал үргэлжлэл шаналаа яваад идэг. Тэгээд имэж удаггүй. Өөрийгөө тархиндаа кодлж байгаа юм шүү. Ер нь тийм. Тэгээд тэрэндээ бүр давхар шаналаад идэг. Ер нь бол тийм. Тийм. Яг эмчийн заавраар имчилгээ хийгээ явдаг хүмүүс яг үндэ нойргуудл имчилэгдээд сүулдэ эмгүү болдог. Гэтэл ингээд юмыг нэгт нойргуудсан хоёр дараа нь эмчийн заавар дагдаггүй те гуравт ингээд биелэгдэжгүй зүйлийг өөрөөсөө шаарддаг. Иймэрхүү хүмүүс бол нойргуудл нь ингээд дамжраал яваад байгаа байхгүй. Би ингээд өөрийнхөө амьдралын хөвчлээс харж яхад бол яг сүүлийн үед ингээд харцсан гайг болчиход байгаа. Гэхдээ нэг хэсэг бол ингээд шөнийн 1-11 хүртэл ч юм уу гэр бүлээрээ ингээд зурагт үзээл янз бүрийн ингээд байдлаар сатаараад унтахгүй байж байгаа л 11 мөрөгөл унтдаг. Тэгээ одоо ингээд эргээд харахад тэр нь маань одоо цаг нь наашлаад нэг 9 ч юм уу 9 жоохон өнгөрөөгөл ингээд хүүхдүүдэд эртхэн нэг өглөө хичээл явах учраас ингээд эрт унтуулаад багтсмаа хүүхдүүд дээр ямар зүйл ажиглагдж байна вэ гэхээр хүүхдүүд өөрсдөө босч байна. Тэгээ нөгөө хангалттай нойроо аваад нөгөө олон цаг унтчихж байгаа болохоор тэгээд өглөө босохдоо уцаарлахгүй уурлахгүй ингээд итайхан болцсон. Бидний хувьд ч гэсэн яг тэр нойроо бүтэн авчихлаар бас өглөө ингээд эрт боссон ч гэсэн бас өдрийн турш гайгүй. Тэгэхгүй ингээд нөгөө урдны хөвшил шигээ 11-12 хүртэл байж байгаад унтчаад өглөө одоо 6-7 гэж босоод ингээд хахаар тэр нэг 2-3 цагийн процесс чинь л өөрөө нэмэгдсээр гал ингээд хур юу болчихдаг болтой юм шиг шүү дээ. Яг үнэ. Одоо ингээд эргээ харахаар манай найзууд дотор яг тэр хөвчлэр хിവэрэ байж байгаа. Миний баг одоо 4-5 жилийн өмнөх процессыг тулж байгаа хүмүүс их байна.
Тэгэхээр эн чинь бас ингээд гэр бүлд нь тэр чигээр нь бас нөлөөлж байгаа юм биз дээ. Мөн. Ер нь бол нойр тэр чигээр амьдралын чанарыг илэрхийлнэ л дээ. Ер нь нойр сайтай, нойр хоолндоо сайн бол гаандаа болно гэдэг шиг те. Нойр сайтай бол таны амьдрал чанартай амьдарч байна л гэсэн үг шүү дээ. Сэтгэл зүй тайван байна, нойр чи өөрөө хурж байна гэдэг чинь олон юмыг илтгэдэг байхгүй ер нь л. Нойргуудж байгаа хүнд одоо бясалгалын аргач гэдэг юм уу, дасгал хөдөлгөөнч гэдэг юм одоо йога, аэробик, төмөн төрлийн одоо фитнес, жим энэ байна шүү дээ. Тиймэрхүү юмуд байдаг баг. Тэгэхээр тийм зүйлсүүд ер нь хэр нөлөөлдөг юм бэ? Нөлөөлнө. Тэгэхээр нөгөө нойрны дэглэм гэдэг дээр тэр өөрөө орчин гэсэн үг. Одоо цаашдаа бид нар нойргуудаас өртөн сэргийлэхийн тулд ямар дэглэмтэй амьдрал одоо нойр сайтай ах вэ гэдэг дээр яг энэ зүйлс орж ирдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол жишээлбэл бид нар биологийн цагтай шүн болохоор нойр хүрдэг, өглөө болохоор нойр сэргийх хэрэгтэй байхгүй. За тэгэнгүүт одоо оройн цаг болонгууд бидний ингээд аяндаа биологийн имлэр нэгдүгээр бид нар удаан сэрүүн байх тусам нойр хүрнэ, хоёрд харанхуй болохоор унтах цаг боллоо гэж тархинд тохиолдол ирж идэг гэсэн үг. Тэгээд уураг тархинд шөнийн дааврууд ялгарах цагууд нь ч гэсэн ингээд гарч гэлдэг байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл бид нар ингээд нөгөө одоо ээлж ажилтаа хүн ч юм уу. За эсвэл шүн ч гэсэндээ хамаагүй тэргэл сартай шүн энэ төр яах вэ гэхлээр бид нар хөшгөө тассан хааж авах хэрэгтэй гэсэн. Тэргэл сарны гэрэл хүртэл бид нар сэргийх хүчин зүйл болж болно. Жишээлбэл хөнгөн одоо төрлийн бас нойр хөнгөн хүмүүс ч бас байж байгаа штэ. Ер нь бол 7-9 цаг гэдгийг яг ингээд нөгөө нормыг гаргасан ч гэсэндээ хувь хүнээсээ хамаараа 5-9 цаг гэж ярьдаг юм. Ер нь бол тийм. Тэгэхээр зарим хүнд 5 цаг нь хангалттай байж болно. Гол нь өглөө амарсан сэргэх хэрэгтэй гэдэг шалгуур байгаа штэ. Тэгэхээр энэ хүн маань ингээд нөгөө ийм сэргэг мэргэг амархан юм сэрч гэдэг бол бүх хөшгөө таг битүүлж тас харанхуй байх тусмаа л нойр саврна. Энэ нэг алхам. За ингээд их хэмжээний ингээд нөгөө янз бүрийн дасгал масгал ороо ингээд жим энтер хичээлийг нэг зөвлөдөггүй. Эсвэргээрээ булчингаас суллах, тайвшруулах ингээд нөгөө булчин илүү ийм чанга биш байх тусмаа нойр хүрнэ гэдэг учраас бясалгал явыг зөвлөж байгаа. За дээрэс нь юм их бодоод идэх хүн орондоо орчоод. Тэг нэг хүн ингээд ирж байгаа байхгүй. Би ингээ амар нойргуудад хэцүү байна гэд. Тэг ингээ асуугаадсэн чи яг үндэ тэр хүнд нойргууд л алга. А за юу яаж хизээ нойргуудсан гэсэн чинь зүгээр тухайн өдөр нь асуудалтай бол ингээ сэтгэл санаа тавгууц үедээ л нойргууддаг хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол яг үнэндээ одоо универсал штэ хэвийн байхгүй юу. Нийтлэг үзэгдэл. Бидний амьдрал байх ёстой үзэгдэл байхгүй юу. Бүр ёстой. Яагаад гэхэлэр хүн ингээд сэтгэл санаа тавгуудах үйл явдал болчоод бүтэн нойртой хон чадна гэдэг бол айгу утгагүй. Энэ бол сэтгцэн үед асуудалтай хүн гэсэн үг. Тийм байна. Сэтгцэн үед эрүүл байх тусмаа амьдрал асуудалтай бол унтахгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тийм үстэй тий. Бид нар чи яаж тайван унтах юм? Санаа зовлон ихтэй тэр асуудал шийдэгдэл унтахгүй штэ. Тэгэхээр тэр хэвийн байхад одоо тэрийг асуудал гэж харж байгаа гээл тий. Тэгэхээр бид нар бас өөрсдөө айгүй хэтрүүлэн оншилж байгаа ч хүмүүс бас байгаа гэсэн. Тэгэхээр одоо жишээлбэл энэ мэтчлэн асуудалтай үе тэгвэл яаж нойроо сайжруулах вэ гэхээр орон дотор асуудлаа хизээж бити авч ороо гэдэг дүрэн байдаг. Тэгэхээр бид нар болохоор ингээд шүн орондоо ороод өршүүлээ бодоод идэг. Тэгэхээр яаж тэрнээс сэргийлэх вэ гэхлээр унтахаасаа өмнө за ерөнхийдөө бүх асуудлынхаа хариултыг гаргаа гэсэн. Мэдээ шийдэгдэхгүй асуудлууд орж ирж байгаа ш. Тэгвэл тэрийг яаж шийдэх юм гэхээр өөрийгөө хуурдаг аргууд байдаг байхгүй. Жишээлх юм бол цаасан дээр одоо ингээд маргааш би энийг бодно. Ямар асуудлаа гэдээ ерөнхийдөө маргааш бодно гэж өөртөө шийдвэр гаргаж байгаа гэсэн. Асуудал шийдэгдээгүй гэхдээ тэрийг маргааш бодно гэдэг чинь өөртөө ингээд хурам шийдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр маргааш шийдэх юм чинь би одоо бодох ямар хэрэгтэй гэдэг хариулт орж ирэхээр тайвширна гэсэн үг байхгүй. Тархинда ингээд даалгавар өгөөд баг хөдөлж чинь гэсэн. За маргааш болтол окей баяртай. Би ингээд одоо завт тийм. За эсвэл бол шууд бүр ингээ аргаа хараад ингээ бүр араас их бодол орж ирвэл зам дээр байдаг ингээд нөгөө зогсгээд улаан тэмдэг идэв штэ. Тэнгүү тэр тэмдгийг харангууд бас механик автоматар зогстой юм байна. Тэр тэмдэг орж ирэхэд бид нар ер нь л зогсох юу лээ эргэн тойр юу байгаа лээ гэд паниктаад ер нь зогсдог учраас төсөөлөх төдийд бусад бүх бодол сарндаг гэж үздэг. Гих жишээний. Тэгээд ер нь бол зарим асуудлууд бол за энийг ингэ шийднэ гэд ямарсан сууга ботсон ч болно. Ямарсан хизээч орондоо асуудлаа бити авчаар хэрэг та хэвтэ бодоод байвал босол гэж байгаа. Тэгээ ер нь бол дараагийн алтан дүрм юу байдаг вэ гэхээр оронд ороод хүн ер нь 30 минутын дотор унтах хэрэгтэй. Тэгэхээр 30 минут боллоо л та унтаагүй хэвтээгээрээ хөрөөжвөл хулжсан байна. Ер нь бол боссон дээр гэсэн. Бос гэсэн. Гэрийнхэн ч унтцсан байгаа бол хамаагүй тэгээ жижигхэн арай баг зэрэг төчгнүүлсгээ тэгээ нэг бүдэг гэрэл мэрлийн тэн тасаагаад босоо суул гэсэн. Яагаад тэгэхээр бид нар ингээд нөгөө өдөржин сэрүүн байхаар ингээд сэтгэл зүйд ядарсан, биеуд ядарсан хэвтэнгүүд тавираад бие нь ядархаа болждөг. Тэгэхээр унтах нөгөө шаардлага нь багасчдаг. Улам унтахгүй. Тэгээ нөө оюун чин улам ачааллаад нөө юм бодоол уруулаагаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийгэ буцаад бие ядраа, тархи ядрахын тулд ер нь бол босод суух хэрэгтэй. Босол гэдэг. Тэгээ энэ бүх яг зөвлөгөөнүүдийг яс хийдэг хүмүүс бол ер нь
1-2 шөнө нойр өдөл нойргуудаад нойр нь буцаад дандаа хэвийн голдролд ордог. Дандаа. Яа тэгэхээр энийг би үрдөрөж гэсэн маяг хэрэгэлдэг. Маш энгийн аргууд гэвэл санийх шүү дээ, тийм. Цөөхнөөс нь л дурдлаа л да. Тийм бас яриул яг нойр чи айгүй том сэдв байгаа шүү дээ. Бүр нойрны бүтэн шинжлэх ухаан болоод. Тэгэхээр ер нь бол харанхуй өрөөнд бай. Тэгээд юм 30 минут дотор унтахгүй бол бос тий. Ер нь бити хөвтөдөө тэгээ буцаа нойроо өрхөөр хөвтчихье. За тэгээд элдв бусын асуудал бодох юм байгаад дандаа суугаагаараа бодчихъя. Тийм. Түгээмэл одоо хүмүүст хамгийн их байгаад байгаа асуудал энэ л. Тэгээд ер нь бол өнөө шөнө би унтах холохоос бүр айцтай байна гэж ярьдаг. Нойргүй болвол тэрлэз гэж бол хандмаар байгаа. Одоо би одоо ингээд том хөтийг бол тэмцэж байгаа. Тэгээд аль болох эртхэн одоо унтуулахын тулд одоо интернетээс салгадаг ч юм уу ямар нэг яахгүй бол нэг хэсэг манай хүн бол одоо бас нэлээд гүнзгийрээд нөгөө утсаа ингэж оролдож байгаа. Тэгээд яг тэр чигээрээ ингээд унтцсан. Одоо шөнө хэдэн цагт унтж байгаа бүүм. Тэгээд тэрийг ингээд болиулахлаар ямар нэг хэмжээгээр утсаа олж аваад ч юм эсвэл компьютерээ залгаад ингээд хөргөжлүүлж ийсэн тохиолдол байдаг байхгүй. Тэгэхээр одоо энэ хүүхдүүдэд ялангуяа яг ийм асуудал айгүй их байгаад тэгээд тэд нар маань ингээд нөгөө үдсэж байгаа юм нь автоматар ингээд унтуулахгүй ингээд тархинд бариад тий. Тэгээ байгаад байдаг. Тэр процессыг ер нь та бүхэн яаж зөвлөд юм бол? Ерөөсөө тэр цагийн хязгаар байх хэрэгтэй юу? Тийм яг дэлгэцэн хэрэглээний цагийн хязгаар дээр ер нь бол нэг 8-аас дээш насны хүүхдүүдийг бол зүгээр ээж аав ер нь бол зохицуулаад гэдэг бас биш. Яг тэтэн цаг одоо бага насны хүүхдүүд 30 минут бол амраа ч юм уу хугацаа заачаад дээш насны хүүхдүүд бол хоногийн нэг хугацаа заадгүй мэлээ. Тэгэхээр хоорондоо л ер нь зохицох асуудал үүсэж байгаа байхгүй. Дэлгэцийн нэг сул талын үхээр цэнхэр гэрэл ялгаруулдаг. Тэгэхээр тэр цэнхэр гэрэл бол нарны хитэ ягаан тавиатай төстэй учраас уурах тархинд ер нь бол өдрийн гэрэл мэт ингээ нөлөө үзүүлээд нойр сэргийх үйлчлэл бол яалчгүй гаргадаг. Тийм болохоор ер нь бол орондоо орох жоо хүмүүст утасны орн илүү ном унших ч юм уу тиймэрхүү зүйлийг илүү зөвлөдөг. За өдрийн нөгөө цагаан гэрлийн орнд бүдэг шар гэрэл асаах тиймэрхүү зөвлөмжүүдийг бол ер нь өгдөг. Нөгөө талаас болохоор төрөний нөгөө хүнд унтах хэрэгцээ гэдэг нэг хоёлаа ярьсан шүү дээ. Тэгэхээр одоо чинь танаа хүүхэд уцаа оролдож байгаад өглөө 4 цагт унтлаа гэж бодъё. Тэг гол нь энэ хүүхэд өглөө 4-т унтаад өдөр 12 хүртэл унтах боломжоор хангагдаад ах юм бол энэ өөрөө нөгөө бэхжүүлэлт яваад байгаа байхгүй юу? Энэ хүүхдэд өглөө 4 хүртэл унтчаад өглөө 8-д ингээд юмдаа бэлэн байх хэрэгтэй гэдэг шаардлага байгаа дэвэл хүн угаасаа нэг байгалийн хөдлөөрөө за яат сэрэг байгаад доотлон 5 цаг унтах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр өглөө 8-д ингээд босноо гэхээр урагшлахаар өсрөл 3 цаг болчиход байгаа сте. За бүр 7-оос хүүхдийн хувьд бол унтах хэрэгцээ бүр 10 11 байдаг. Тэгэхээр бүр урагшлах байхгүй. Тэгэхээр уцаа 1000 ухыг нойрон одоо дийлдчихнэ гэсэн. Тэгэхээр бид нар нөгөө нэг өглөө нь 12-ны хүртэл унтах боломжоор нь ихлэ хангахаа болох хэрэгтэй байгаа ээж аваад. Тийм байна. Тий. Шөнө орооч унтаа өглөө босхгүй байх ингээ уурлаад угаасаа босголдоо тэгвэл гол нь. Бүгд л мэдж байгаа. Энийг үзэж байгаа үзэгчид бүгдээрээ ингээд үзээрэй. Шөнийн 11 юм 12 цагт та бүхэн ингээд өөрийнхөө Wi-Fi-г унтраасан ч гэсэн тэр давхар тий тэр одоо ингээд байшин орц тэр чигээрээ Wi-Fi насаалттай бүтэн хонж байгаа. Гэтэл энэний нөлөө гэж бас мэдээж нойронд нөлөөлж одоо тархинд ч гэдэг юм эрүүл мэндэд нөлөөл байдаг л байх л та тий. Яг зарим хэсэг нь байдаг гээл зарим хэсэг нь гайгүй гээл иймэрхүү л байд юм лээ. Гэхдээ тэр нөгөө Wi-Fi долгионоос илүү тий зөвөр тэр хүүхдийн нөгөө яг таны хэлсэн тэр дэлгэцэн хэрэглэн дээр л бид нар илаач холбогдлоо зөвөр. Одоо ер нь Монгол улсын хэмжээнд яг энэ танахаар үйлчлүүлж байгаа өвчтнөөс энэ нойр гүйдлийн асуудал юу гэдгийг одоо жилд сард хэдэн хүн ирдэг ч юм уу жилд хэдэн хүн ирдэг статистик юм байдгүй. Яг нөгөө 13 онд нэг улсын хэмжээнд судалгаа хийсэн байдгийн. Тэгээд 17 хүн тутмын нэг нойр гүйдэлтэй гээд гарсан байдгийн. Гэхдээ энэ бол нөгөө яг нойр гүйдэл гэдэг цэвэр онш тавьсан байхгүй юу? Тэрнээс ер нь бол нөгөө шинж тэмдэг байдлаар шинэ зүрх судасны эмгэгтэй тэрний улмаас ингээ нойр гүйдсэн ч юм уу. Ингээд шинж тэмдэг байдлаар нойр гүйдсэн бол ер нь толгой дараалал байгаа гэж хэлж болно. Бүх өвчнүүд нойр хямрна. Бүх өвчин сэтгцийн өвчин нойр гүйдлэр эхэлдэг. За биеийн өвчнүүдийн үед дан нойр гүйдэл загалхалтна гээд тэгэл зүгээр амьдралын асуудлын үед нойр гүйдэл дагалдана тэгэл тийм тэгэхээр ер нь л айгүй тийм 3 унтад минийг гэдэг рүүгээл илүү артах байх л та. Тэр талаас маш түгээмэл юм тий. За ер нь тэгвэл хоёлаа өнөөдрийн сэдвэрээ бол хангалттай ярьчлаа гэж бодож байна. Мэдээж одоо дэлгэрүүлж ярих юм бол одоо дуусахгүй. Маш олон цаг л ярих бах тий. Тэгээ өнөөдөр бидний урилгыг одоо хүлээн авч хүрэлцэн ирсэн хүчрэл эмчтэй их баярлалаа. Баярлалаа. Олон хүнийг одоо
эрүүл амьдралын хэм маягт оруулж идгэхэд туслаарай л гэдэг ерөөл хэлээ да. Баярлалаа. Тэгээд таны подкастыг бас хүмүүс үзээсээ ер нь бол нөгөө хүмүүс аяг рилс идэг штеп. Тэгээд би бас нөгөө ингээд ирдэг хүмүүсийн зовир аяг нэг авдаг зөвлөгөө нэг тэгээд хэрэгжүүлэх нь бага байдаг болохоор хувьдаа юм рилс центр хийхийсэн гэж бодож исэн чинь энэ подкаст ирэхээр аяг олзуурхаад тэгээд ер нь хэлий гэсэн зүйлсээ бас нэлээд хэллээ. Тэгээд ер нь бол дахиад төгсгөлд нь нэмээд хэлэхэд бол та ингээд үнэхээр ингээ хэв маягаараа засаад болохгүй бол им уухаас өөр аргагүй болдог. Тэгэхээр нойрны им энтер уухад бол эмчийн хяналтаар ууж байгаа нөхцөлд хизээж битээ байгаарай. Санаа зовлтгүй уун, насан туршдаа уусан ч хамаагүй. Гол нь нойргүй байх өөрөө нойрны им ууж амьдрахаас илүү хорон хөнөөлтөй байдаг гэдгийг битээ мартаа. Тэгэхээр нойр хүнд авж л байгаа бол тэр ерөнхийдөө эмчилгээний тусламжтай авж байгаадаа битээ шаналаарай. Дээрээс нь өөрийгөө эмчилж ийн гэдэг айгүй хүмүүс бас ингээд согтууруулгандаа хэрглэж нойрсдаг болцсон юм байлээ. Тэгэхээр тиймэрхүү буруу байдлаар өөрийгөө эмчлэхгүй яг ингээд юу саний бит хоёрын ярьсан хэм маягаар өөрийгөө эмчил тэгээд эмчлэхдэггүй бол мэрэгжлийн хүнд нь хандаад эмчилгээгээ аваад тууштай байх юм бол ер нь бол нойргуудалд ингээд дарлуулж амьдрахгүй шүү л гэж хэлмээр байна. Одоо яг ингээд подкастын дараа хүмүүс аюух комент бичдэг, холбогддог байхгүй. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр гэж хэлэв. Тийм, Сэмүт дээр ирээл цагаа аваад л үзүүлнэ. Манай Сэмүтийн бүх эмчнэр бүгдээрээ мундаг. Бүгдээрээ нойргуудлыг бол нухчин дарах чадaltaй. Тэгээд үзүүлнэ. Угаасаа тийм. Энд чинь маш олон жил болж байгаа манай улсын одоо ганц эмнэлэг шүү. Тийм. Тэгээд дүүргүүд дээр бас сэтгцэн эмчнэр сууж байгаа. Дүүрэг болгонд байгаа. Тэгэхээр Сэмүт ер нь хол гээд бас эрэх дург хүмүүс байдаг. Эсвэл онцгой гээд тэгэхээр дүүргийнхаа сэтгцэн кабинетд ч юм уу үзүүлээд ерөнхийдөө бол манай сэтгцэн эмчнэр бүгдээрээ л лагдаа манай улсын. За баярлалаа. Баярлалаа. За